12 дугаар сарын 23 Якозуна Тайхогийн оршуулгын ёслол. Энэ нь ихээр бурхан болсон Шэйвгийн их Якозуна Тайхогийн оршуулгын ёслол боллоо. Би хамгийн сүүлд Тайхо аврагтаа нас барахаас нь 2 хоногийн өмнө амжиж уулзсан билээ. Тэр үед түүний захиж хэлсэн үг одоо ч гэсэн сэтгэл тодхон үлдсэн. Чи ч гэсэн хичээгээрэй. Хүн гэдэг бүхий чадлаараа мэрийж амьдрах учиртай юм. Телевизийн нэвтрүүлгийн хувьд Тайхо аварган 32 удаа төрүүлсэн амжилтад ойртохыг хүсээд энэ бичлэгийг хийж байгаа болов. Би чиний зорилгоо болгон хичээх болно. Тэр ч гэсэн чиний хичээл зүтгэлээс шууд хамаарна шүү, хичээгээрэй. Харин хоёрын хооронд юм хийж болохгүй шүү. Хийх ёстой юмаа сайдэр хийгээд байвал бүгд чамайг дэмжих болно шүү дээ. За яв. Баярлалаа. Тайхо аврагтаа салах ёс хийсэн энэ 1 жилийн турш би Якозунагийн хувьд цаашид ямар замаар явах ёстойгоо бодож эргцүүлсээр ирсэн юм. Кюшү байшоо 14 дэх өдөр Кисанаас одоо хийсэн барилдаа. Хакхо ялагдан ордон дүүрсэн үзэгчдийн суудлаас банзай хэмээх уухайн төрлөг. Тэр агшинд Хакход юу бодогдсон бол оргилд гарсан ч сурах зүйл их байна шүү. Түүний дүрсэж мөрөөдөж байгаа Якозунагийн төрлөх ямар хуул. Якозуна нэрийг түшилж ирсэн түүний бие нь үнэндээ нэлээд гэмтж бичсэн байсан. Гэсэн чинь нэг ч өдөр амарлангуй дэвжээгээ хамгаалсаар ирсэн түүний дэвжээний ард талын төрхийг харуулахаар зорилоо. Нөгөө төвөр Монголд байхдаа биднээс нуугаагүй төрсөн утгаас хамгаалсан сэтгэл. Япон Монголын тухай үнэн сэтгэлээр биелэгсэн. Монгол хүн төрсөн нутаг нь болохоор Якозуна жуудаг өмсгөлтэй байна. Түүний учир нь Японы уламжлалыг дагж ирсэн 28 настай Якозуна. Гэвч бид түүний жинхэнэ сэтгэл зүрхийг хэр зэрэг мэддэг юм болов. Япончуудын мэддэггүй Хакхо. Монгол Чингис хаан олон улсын онгоцны буудал. Миний аав Тайхо аврагтай адилхан үе үе эмнэлэг төвлөж байсан болохоор энэ жил би урд жилүүдээс олон удаа Монголд ирж байна. Хакхогийн аав мөнх бат. Улсын наадамд 5 жил дараалан төрүүлж байсан Монгол өрхийн их авраг мөн 1968 оны Мексикийн Олимпиос чөлөөт бөхөөр эх орондоо анх удаа Олимпийн хүрэл медаль авчирсан ардын баатар. Энэ жил 72 хүрч байна. Аавынх нь биеийн байдал Хакхогийн сэтгэлийг ихээр зовоож байна. Хүн хамт ойр байхдаа ер нь санаанд ордгүй юм байна. Энэ жил Тайхо аварга гинтлээ яваад өгсөн болохоор их зүйл бодогдуулсан да. Ойр дотныхноо амьд байхад нь баярлуулж хамт байх
хэрэгтэй юм байна гэж ойлгосон. やっぱり大切な人にね生きてる相手にこう喜ばせて一緒にこう時間を過ごすことが大事だなって改めて思いましたし。 Нийслэл Улаанбаатар хотын ойролцоох Төв аймаг. Мөнхбатын төрсөн нутаг. Хакхо хавтага Төв аймагт ирж аавынхаа төрөл садан найз нөхдөд уулзаж аавыгаа баярлуулдаг юм. Энэ удаад ч Төв аймгийн 90 жилийн ойн баяр наадмын нээлттэй ажиллагаанд аавынхаа төрсөн сумын тугийг Хакхо заалж гарч ирсэн нь аавыгаа гэсэн сэтгэлийн илэрхийлэл. Эрдэнэ самцмын тугийг зэрэгний сумын хөвөр Монгол улсын дэвийн хэмэрчин таваажраад Мөнхбатын даваа жаргал. Хакхогийн жинхэнэ нэр нь тэрээр бусад 70 туран хайхуу байсан. Бага насын сайн мэдэх найзууд нь цугларчээ. Улаанбаатар хотын 1-р дунд сургуулийн төгсөгчдийн уулзалт. Дүнгэж нэг анги дорнгуудаа даваагийн ажил суулжсан байхгүй. Даваа. Хүүхэд байхаас нь түүнийг тэгж дууддаг байсан. Энэ улаан өндтэй хүү Якузуна Хакхо. Энд түүний хэншил Якузуна гэж дуудахгүй болохоор сэтгэл санаа нь тайван байна. Японд их аврал Якузуна болсон Хакхо. Японы үндэсний суума бүхэд хинээс ч илүү чин сэтгэлээсээ ханддаг юм. Хөдөлшгүй хүчтэй төрхөөрөө айглын хамшигт өртсөн ард түмнийг сэтгэл санаагаар дэмжиж ирсэн. 2011 он гамшигт өртөсдөд хүндэтгэл үзүүлэх ёслол. Үүний эргэн тойрныхан түүнийг Япон хүнээс илүү Япон хүн шиг гэдэг. Гэхдээ төрсөн утгаар их түүний сэтгэл үргэлж байсаар ирсэн. Өөрийгөө хаан хүн гэж хэлэх үү? Би Монгол хүн байх уу? Төрсөн өссөн үний юм чинь. Монгол гэдгээрээ бахархдаг. Өөрийн төрсөн нутгаа хайрлаж байж л өөр улс үндэстэн хайрлаж хүндэж сурна гэж боддог л доо. Хамгаас хайртай нутгийнхаа байгальд тааваараа байхтай Хакхо Японд ер харуулдаггүй төрхөө харуулсан юм. Хамгийн сайхан орн шүү. Их шав биеийн тамирын дээд сургууль 1993 онд байгуулагдсан. Аав мөнхөтийн байгуулсан их шав биеийн тамирын дээд сургууль дээр зочлох үед Монгол бүхийн дасгал сургуульд явагдаж байлаа. Сургуультыг үзээ сууж байсан Хакхо Монгол хүний цусны хөөрсөн болол таа. Их барилдад үздэг юм билүү? Японд Сомагийн их Якузуна болсон Хакхог ямар мэх хийх бол хэмээн Монгол хөгчүүд их л сонирхон харж байлаа. Үүний дараа бид итгэхийн аргагүй зүйл харлаа.
몽골에 서도가이리 Монголд амралтаараа ирсэн би Монгол бүхийн сургуультанд орж барилдаж үзлээ. 最初は軽い気持ちで Эхэндээ нэг их хүчтэй гүйж золгоо бүх маань наадам тэнцэн төрүүлсэн чадварлаг бүх болохоор 相手は би амархан давхгүй гэдгээ шууд мэдсэн. そう簡単にはいかないことをすぐに気づかされました。 そして Дараагийн барилдаа. Японд бол харж харахгүй төр зураг. Хакхогийн нүдний харц өөрчлөгдлөө. Монгол бүх хөлийн тавхай гарын алганаас бус тэсэг газар төргөл ялагдана. Тойрог байхгүй. Японы сумо бүхийн дохионы гадна гарах мэхинд хэрэг болохгүй. Хакхугийн сайн хийдэг Дашинагийн нэгч нэмэг үйдэн. Нэг шийдвэртэй байдал гаргаж чадахгүй байх хакхуг гарцгүй боллоо доо гэж бодогдож байлаа. Сүүлийн өрсөлдөгчөд авсан нь Японы мэрэгжлийн сумааг олон жил нуруундаа үржилсэн нэр төрөө хамгаалах гэж хичээн зүтгэсэн болов. Энэ улсад баяр наадмын үеэр 93 наадмын нэг Монгол бүхийн барилгаанд явагддаг юм. Монгол бүхийн якузунаг авраг хэмээн нэрлэдэг. Эр хүн бүр авраг болохыг мөрөөддөг гэхэд хэлцдэхгүй. その姿をスタンドから見守る白鵬は Бүхийн барилдааны үзэгчдийн судлаас үзэж байгаа Хакхогийн царай цаанаалан гунигтай харагдана. Монгол төвдөж Монгол хөр хичээлдэг байжтай гэж бодогдох үе байсан уу? ありましたよ。 Байсан шүү. Ялангуяа өчигдөр тэгж бодогдсон. Зодоглох юмсан, барилдах юмсан гэдэл. 子供の頃から見てきた風景と Баг байхаас л үзэж өссөн болохоор цаанаа салбар ижил дослог болчихсон. 馴染んでる Цус хөөрдөг ч юм уу да. ちょっと血が騒 Би өөрөө якузанаас та аав маань Монгол бүхийн авраг болохоор 自分も横綱だし、やっぱりまだモンゴル様の横綱である父親がね、そうですから実際どんなもんだろうっていうね、やってみたいっていうのはありましたね。 Аварга даваа жаргал якузуна хакхо зүгээр л даваа жаргал ここに来てただの аль нь ягч юм бэ? ダワジャルガルっていうのはどれが本当なんでしょうね自分の。 まあ本当に Гэр бүл ах дүү аав ээжтэй бол 両親の中では зүгээр л ダワジャルガル даваа жаргал хөөн байдаг л да. Японд очихоор якузана. Монголд бол авраг гэдэг
いう感じ Тэр нь хамгийн ойлгомжтой.じっくりくるんじゃないの? Японд буцаж утсан Хакхо хамгийн сайн найзаа үлдэх боллоо. Мияги-Биягийн суумаач Рёгийн зодог тайлах ёслол. Рё Хакхогоос 1 жилийн өмнө орсон ахлах суумаач. Анх Хакхог хараад ямар сэтгэл төрж байсан бэ? Бүгд л мэдэх байхаа, жижигхэн битэй байсан. Сум барилдаж чадах юм болов уу гэмээр л. Хэдэн жил барилдаад болох байх тул гэж бодож байсан. Анх сайн мэдгүй байхдаа адилхан Монгол юм байж сэмпэ царайлаад гээд гайхдаг байж билээ. Баян зодоо хийдэг байсан шүү. Та хоёр зодтолдох юм бол гарч зодол дэвжээ нураалаа гэдэл их загнуулдаг байсан. Хоёулаа бууж өгөх дургүй их шартаа байсан шүү. Шатран байсан юм шиг байна. Нэг дэвжээний хоёр найз. Бэбидээ бууж өгөх дургүй сайн өрсөлдөгчд хамт их бэлтгэл хийсэн. Хакхо Йокозунад Йо Макучи хүртэл дэвшсэн. Юунаас илүү хүний газар хамгийн сайн ойлголцдог сайн найзууд байсан. そして横綱白鵬関さまざまな思いを込めて13 жилийн нөхөрлөлд дурсамжаа санагалдсан Хакхо өсөнт нь хүрлээ. Сэтгэлэн барьж дийлэхгүй зогсог Хакхо. Найзыгаа үдэж өгөөд Хакхо сумагийн дэвжээндээ буцаж ирлээ. Акибашо. Акибашо. Хакхо зүүн нүдэндээ бэртэл авсан ч 27 дахь удаага авраг боллоо. Түүний дараагийн өдөр Хакхо эмнэлэг дээр ирсэн. Нэг ч удаа чөлөө авч үзээгүй ч түүний лидийг эмнэлэг бэлтгэж зовоосоор ирсэн. Йокозуна зүгээр үү? Та яагаад? Нуруугаа үзүүлэх гээд л. Нүд чинь зүгээр үсттэй. Зүгээр ээ. Танд баяр хүргэе. Баярлалаа. Акибашо эхлэхээс өмнө нуруу нь өвдөж эхэлсэн. MRI шинжилгээ өгч онцлууллаа.
Яахаарахгүй яс илэгдсэн байна. これが神経なんですよ。 MRI зургаас харахад энэ хэсэг бол мэдрэлийн судал. Энэ нурууны нугас хоорондох нугалмны жийл хүчээс ихтэй эвэрхий үүсч мэдрэлийн судлаа даран өвтгөж байгаа юм. Яг энэ хэсэг сайн нарийнсэж зөв хөл рүү чинь дарж ирсэн байна. Нуруу хэвлийн булчингаа дахиад сайн чангалбал гайг болно. Бэлтгэл ихийгээд нэлээ ядарсан байна. Сайн амарвал зүгээр болно. Өвдсөн ч гэсэн хагхад хүсэж тэмүүлдэг Якозунагийн төрх байдаг. Тэр бол Гоносен. Орсолдогчийн дайралтыг хүлээж тэр хүчийг ашигладаг Шивогийн Якозуна Футаваямагийн сайн хэдэг шилдэгмэх. Сумогоос гадна энэ мэхийг сайн эзэмшсэн хүн бий. Жудогийн тамирчин Окуна 1964 оны Токиогийн Олимпийн алтан медаль. Дундчингийн жижиг биетэй тамирчин Хидиш Японы улсын аваргад өнөмсгөн хэмжээнд 2 удаа төрүүлж байсан жудогийн домог болсон тамирчин. Окунагуан барилдааны DVD бичлэгийг үзээд ирэхэд биширсэн. Гоносен зэрэг жудогийн мэхийг Окунагийн өөрийн тайлбартаа гаргасан энэхүү DVD хичээл дэлхийн жудочдын гарын алга болсон. Тэр хүнтэй уулзаж ярилцсана гэдэг үнэхээр сонирхолтой байх. Өөр төрлийн спортч гэсэн сурах юм байна. Акибашигийн дараахан Окунатай уулзахаар очлоо. Сайн байна уу Окуна? Уулзалтаа татвал байна. Окуна Эбрагийн худалдаа эдийн засгийн их сургуульд багшилдаг. 62 хүрсэн хідээж жудогийн мэх хэвтэй гаргууд хэвээр. Хакхогийн хувьд амьдралдаа анх удаа жудогийн өмсгөл өмсөж байна. За байцаа ухта жудо бол иймэрхүү маягаар барина. Өрсөлдөгчөө төрүүлж дайралт хийлгэнгээ тэр хүчийг ашиглах энэ л Окунагийн Гоносен. Тийм яг болж байна. Өрсөлдөгчөө төрүүлж хаашаа хөдлөхийг нүдэрээ харж хөдлөх биш, биеэрээ мэдрэх хэрэгтэй. Яг иймэрхүү маягаар. Ингэж. Тэгвэл тойрог хэлбэрийн хөдөлгөөнийг ашиглаж болно гэсэн үг. Тийм. Тэгэл бие эргүүлээ төлөө гадагшаа болгоод үз. Тийм ээ. Ингээд л болно шүү дээ. Хүч орохгүй юм байна шүү. Хүч орохгүй. Та нараас хамгийн хүчтэй юм бэ? Нэг барилдаад үзэх үү? Жудо бохоо. 저도 1분 쉬어보 시도해봐. 저도 돼. Хакхо анх удаа жудогийн Иппон барилдаанд хүчээ үзэж байна. Хүсэл тэмүүлдээ хүрэхэд бол Хакхо Гоносенг бүрэн эзэмшсэн домогч жудочин Окуна Эсаотер очив. Жудогийн өмсгөл өмсөөд барилдаж үзмээр санагдсан болол та.
Та нараас хамгийн хүчтэй нь юм бэ. Нэг барилдаад үзэх үү? 1分勝負してねえか。 Жуудаа бөхөр. 柔道で。 Базари. Дуусла. Дуусла.そして二人は Ингээд тэд Гоносны талаар саналаа それぞれ солилцсон. の考えをぶつけ合った。 Үнэмлэхүй жингийн барилдаад ихэнхдээ том биетэй бөхчүүд байсан болохоор сайн бодож угаад өөрийн арга мэх боловсруулсан да. Өрсөлдөгчөө төрүүлж золгуулад дараа нь санаачлахыг гартаа авна гэх юм уу да? 変化するというような五能線を体得したわけです。 Миний хувьд Якузуна Фотобоямагийн өрсөлдөгчөө хүлээгээд ирснийхэн дараа өөрт нь ашигтай хэлбэрт оруулдаг энэ аргыг л сайн чадахгүй байгаамаа. でこう自分の型に持っていってこう買っていくっていう。 はいはい。 これが Энийг л なかなかこの Гоносен гэж хэлээд байгаа юм. ですよね。でこれがこの線だっていう、 はい。 言ってまして。 線の Өрсөлдөгчөөс төрүүлж дайрах арга. 行く方法 Гоносен буюу өрсөлдөгчөө хүлээх энэ хоёрын тэнцвэрийг сайн олох хэрэгтэй гэж бодож байна. 相手に攻めさせたんじゃ Өрсөлдөгчөө байнга хүлээгээд байх юм бол 自分が нэг л амьсгаа таарахгүй бол өөрөө ялаг л хүлээн. Яг л амьсгаагаа таруулах хэрэгтэй шүү. Тийм. Тэгэхээр өрсөлдөгчийнхээ хөдөлгөөнийг нүдэрээ харах биш, биеэрээ мэдэрч хөдөлгөх хэрэгтэй дээ. 旗で感じて体をさばくと一瞬早く体をさばくというような作業が必要になってくるわけですけど。 確かにそうですね。 Тэгш хэлээд амаргүй шүү. はい。 難しいですけどね。 難しいです。 Амаргүй. 私が感じ Эний бодлоор эхлээд まず өөрийн арга барилдаа болох хэрэгтэй. だけれども Гэхдээ こだわっていたので түүндээ баригдаад байх юм бол нэгдүгээр зэрэглэлийн тамирчин гэхэд болоогүй байна гэсэн 見 үг. 方に応じて臨機応変 Өрсөлдөгчөө мэдэрч тухайн үед нь тохируулах хэрэгтэй. 対応しろと。ですから Тийм учраас Гоносен гэдэг нь レベルから яг тохируулах зэрэглэлд орно. 臨機応変の Урд нь би 範疇 нэг номноос уншиж байсан юм байна. と思うんですけれどもね。 Миний дуртай үг л дээ. 私の好きな言葉でね。 Өөрийн гэсэн арга барилдаа тушигддгүй зэрэглэл төрсэн хүнийг жинхэнэ мэргэжлийн гэж нэрлэнэ гэж байсан. 形を Тийм учраас арга барилтай こだわらない түүндээ баригдахгүй байх хэрэгтэй. 名人やら達人というと形を持ってこだわらないということですね。 形を Арга барилтай түүндээ баригдахгүй байх гэдэг нь 白鵬 Хагхоогийн сэтгэлд хүрсэн үг байлаа. 白鵬の Хагхооч Сомогийн ертөнцид баруун талаас түлхэх гэсэн өөрийн гэсэн арга барилтай. 過去に Дараалан амжилт гаргаж байсан 2009, 2010 оны 2 жилд 2009 Ярикири, 2010年には Яритау шиг мэх 40%-ийг эзэж байсан байна. 馬力のおよそ4割を占めた。
Өнгөрсөн жилээс Йори хийх нь багассан. それはもちろん Өрсөлдөгч нартай судлагдсанаас гадна Хакхо өөрөө л сэтгэл санааны хувьд өөрчлөгдсөнтэй холбоотой. 大きな要因だ。やっぱり2000 2009 оноос дараалан төрүүлсэн рекорд амжилтыг эвдэнэ гэсэн сэтгэлтэй Йори хэрэг мэдэрч хийж байсан. やる気りっていうのかな Ялангуяа 2010 оны Харуу Башууд их бодож хичээж байсан. 意識してましたね2010年のはい、まあ、連勝記録の時の Сүүлийн үед нэг их хийх болсон гэсэн үг үү? 最近は Арга барилдаа баригдахгүй байна гэсэн үг үү? だっていう型を Тийм л дээ. でそれにこだわらないっていう だからこう Гэхдээ цаг нь ирсэн юм болов? そういう変な域に来てるんじゃないの Тэг цаг нь ирсэн баха. 11月 11 сарын Кюшү Башигийн өмнө заавал очиж үзмээр санагдсан газартаа очсон. どうしても行きたい場所がありました。憧れの Хүндэлж явдаг Шөвогийн их Якузуна Бутабаямагийн төрсөн нутаг Йото мужи Мусаши хотын Бутабаямагийн дурсгалын музей. 実はお忍びで行ったつもりだったんですが Нууцаар ирлээ гэж бодож байсан чинь зөндөө хүмүүс үгэлсэн байх шүү. 人いるでいっぱい行っちゃいますね ここは Энэ бол 監修されて Бутабаямагийн төрсөн гэр. 双葉山関の生まれた家です。 持ってきた 生まれで育ったことで、 Төрж өссөн гэрт нь まあ、当時と違 яг う ижилхэн агаараар амьсгалж байгаа юм шиг. 行き過ぎて Ижил очинд байгаадаа こういう сайхан санагдаж байна. 幸せですね。 私が正座をした Үүний харж угаа энэ хананд Токсгийг ярил чимээгүй тангараг гэсэн хоёр үг бичээстэй байна. 真の境地木剣の二文字がありました。 九州場所が始まった。形をもってそれにこだわらず白鵬は Хакхо эхний өдрөөсөө түүнийг боддоор хэрэгжүүлсэн. さあ立ちました。踏み込んで右の前回しを狙いました。左から追っつけようという奥野に考えている。しかし2本を刺して最後は左から押し込みました。押し出し白鵬の勝ち。 相手の当たりを Өрсөлдөгчийн дайралт нь тохируулан өөрийн сайн нэхэд орохгүй байсан ч зөвхөн шигээ түлхэн гаргана. そして Мөн баруун талын барьц таарвал хамгийн хүчтэй Йорокири. 組んでよし離れてよしの理想の相撲で白星を Барьц авсан ч хамаагүй хүсснээрээ барилдана. 5 өшүүгээ нэмсээр ирсэн. 音楽も気持ちを盛り上げ Ховчин сонсон сэтгэлээ сэргээнэ. Башаа дундуур биеийн байдлаа дээд зэрэгт байлгахын тулд өдөрт 2 удаа массаж хийлэгдэг. まあ、横綱はこう場所中 Башаагүй биеийн хаана илүү ачаал өгч боловсон байдаг бай. そうですね、 Юу нуруу 股関節 буйны хараа と、まあ、もも ер нь биеийн доод хэсэг нэлдэ гэж хэлж болно. 下半身がね、全体的に、はい、Тийм үү? Тийм ээ. が特に後半になったら出てきます。すごいですね。確かにやっぱその Гуйны арын булчин сүртэй байна шүү. こんな裏ないですよ。 Тийм ээ, энэ булчинтай хүн цөөхөн л дөө. いやもう太ももの裏 Гуйны урд талтай адилхан байдаг. ありえない。 Энэ арын булчин ямар үүрэгтэй булчин бай? ほぐして Яг ямар үүрэгтэй? 相手の当たりを Өвдгөө нуглах үед ажиллана. 白鵬の相撲 Тийм учраас золгоо төлөхөх үед булчин сул байвал өвдөг өргөгдөн бүх үед дээшлэнэ гэсэн үг. この後ろの筋肉は Бие 何をする доош намхан төвшөнд 主に膝をこう удаан хугацаанд байлгахын тулд энэ булчийг хэрэгтэй л дээ. ということはやはり受け止める、踏ん張る、 はい
弱いと膝が上がっちゃうんで、状態が上に上がっちゃう。ああ、なるほど。それを低い姿勢に保ててるのはやっぱりこの筋肉じゃないかなと。勝ちっぱなしで終盤戦。さあここで制限時間いっぱいとなりました。因縁の相手稀勢の里との一番です。ここまで13戦全勝の横綱白鵬。さあ稀勢の里と42回目の対戦、軍配返りました。稀勢の里に白鵬の一番、手を下ろして立ち上がりました。左が入りました。左四つ、白鵬左四つになりました。稀勢の里が寄っていく。白鵬左から下手投げの打ち合いは軍配は稀勢の里。行司の軍配は稀勢の里。投げの打ち合い、物言いはつきません。向こう正面、またしても稀勢の里がやった。5連覇に待ったをかけた稀勢の里。白鵬の下手投げ、稀勢の里の上手投げ、向こう正面投げの打ち合い。上手投げ、稀勢の里の勝ち。土俵下、呆然とした表情の横綱白鵬。なんと福岡国際センターでは万歳三唱。유당 гэнт чихлээ. Якозуна болсон ч сурах юм их байна да. шоу가 Барилдаан дуусчлаа. Анхаарлаа сулруулж болохгүй юм байна. Шийдэл хайчихлаа гэж бодсон. Яагаад ялагдсан учраа олох гэж гар утсаараа барилдааныг дахин үзнэ. Энд би хайж байгаа үстэй. Ингээд л яллаа гэж бодсон шүү дээ. Нэг одоо юу гэж хэлмээр вэ? Энийг хараад хэн ялна гэж бодож байна? Хөзөөмөг л ялна гэж бодох юм байна. Тийм байна үстэй. Энд зогсчихсан юм байна. Тэгээд хөлөө авах болчихж. Энд л өнгөсөн бол дээр байж тээ. Барилдааны дараа ордон даяар үзэгчид шуугилдан бансай ухаан төрлөг болсон. Өөрчлөн сонсогдсон уу? 大歓声が稀勢の里が勝ったことによって沸き起こってで万歳三唱まで起こっちゃってですね聞こえました。Бүгдийг харж байсан шүү дээ. まあもちろん複雑な Сэтгэл санааны хувьд тавгүй байж магадгүй. Юу бодогдсон бэ? 思いますがああいう状況の中で Энэ л Якозунагийн туулах ёстой зам юм болов. Ордон дах үзэгчдийг хараад Батаваямагийн шавьдаа захиж хэлсэн. Ялагдлаа гэж олныг шуугуулдаг бүх болорой гэсэн үг санаанд орсон шүү. Ялаад олныг шуугуулснаас ялагдлаа гэж олныг шуугуулдаг бүх болорой гэсэн тийм бүх болсон болов уу гэж бодогдож байна. 感じしますね。はい。 Ялагдлаа гэж хорссон гонцсон үг ганцыг ч унгаагүй.
Өглөөний мэнд зураг тууц бэлэн болсон байна. Тийм үү. Ямар сайн юм бэ? 来年2月 Эх жил 2 сарын 2-нд Рикокуордонд Япон Монгол хүүхдүүдийн дунд сумаг явраг шалгаруулах хагхуу цомын төлөөх тэмцээн зохион байгуулагдана. 出来上がった Тэмцээний бэлтгэл ажил баг багаар урагшилсан. こちらの1枚は子供 Хоёр янзын зураг тууц бэлэн болжээ. もう1枚には子供の Нэг нь хүүхдүүдийн нэмсгэлсэн царайнууд. Нөгөө нь миний өөрийн янз бүрийн царайны эвлүүлэг. 皆さんに Хүүхдүүдэд хөндлөлтөд дурсамж үлдэхээс гадна 子供たち бүгд は ирээдүйн Якузуна шүү гэж дамжуулахыг хүссэн билээ. そんな思いを込めました年が明けると Он гараад 初場所 азуу бошоо ихсэн. 綱取りは Якузуна болохоор хичээж буй Кисэний сададаа дахин биегээ үзэлцэн. はいマイミエール私の Богчуудын хан болох нь そういった миний Якузунагийн хүлээсэн үүрэг төдийгүй 先人 өөр төрдөөс уламжилж ирсэн сумагийн ёс жайныг дамжуулах ёстой. 私は Би хагхо この国で энэ улсад сумаг ирээдүйн холбох гүр болох болно.